Минь өнөөдрийн бичлэгээр юу хийх вэ гэвэл бичлэг эхлэхэд хэлдэг, төгсгөд хэлдэг. Тийм юмны тухай хэлнэ. Тэр зураа би жоохон зураг зурмаар байна. Үйд өөрийгөө үйд болохын тулд танад ч гэсэн үйдгүй үзэхийн тулд би ч юм үйдгүй үзэхийн тулд зураг зурдаг. Эсвэл бодин дээрээ суугаад үздэг. Эсвэл ихтэй үздэг. Эсвэл юм идээд үздэг. Тэнгүүд надад үйд хардаг биш байдаг юм. Тэнгүүдээ зураг зургангаа би бичлэг хийнэ гэсэн үг. Манайх 5 гишүүн, 6 гишүүнтэй надад оролцохгүй байхгүй. Тэнгүүд яг тэд нар тэмдэгтэйсэн бол ямар тэмдэгтэй байх байсан бэ? Өөрийнхөө би оролцуулахгүй өөрийнхөө юмыг тэмдэг гэлүүлээ. Тэгээ оролцохгүй. За яг эхлэхэд ямар гоё юм бол та нар ч гэсэн бодоорой заяа. Бодожаарай. За тэгэхээр миний хувьд бодвол сэхэлж хэлэх хамгийн хэлэх үг юм да. Би нэг юм бодож оллоо. Жохон тэнэг байж мэдхээ. Өглөөний мэд, өдрийн мэд, оройн мэд. Олон хүмүүс байдаг байж магадгүй. Тэгээ нэг сая би ингээд зураг зурж явахдаа бодсон байхгүй. Ингээд дөрөвдөө зурж явахдаа бодсон байхгүй. Тийм байвал ямар юм бол. Юутай ч тийм болгож болохыг. Тэгээд ямар хөө тэгж хөө. Эсвэл өдрөөрөө миний хүргэе. Энэ хүнд байдаг болов. За байдаг санагдаад там бол өргөгүй. Өглөөний мэд, өдрийн мэд, оройн мэд. Болохгүй. За энэ болголоо. Эхнийх. Өглөөний мэд, өдрийн мэд, оройн мэд. За болж байна. За одоо тэгэхээр төгсгөд хэлдэг үг. Бичлэг дуусгаад хэлдэг үг гэх юм тийм байх. Өнөөдрийн бичлэгийг хамт үзсэнд баярлалаа. Хамт үзсэн гişи. Тэгэхээр жоохон сонирн болчиход. Өнөөдрийн бичлэгийг дуустал үзсэнд баярлалаа. Болох яа. Өнөөдрийн бичлэгийг хамт үзсэнд баярлалаа. За энд болгоё. Би нэгэ чэйжлэх гэж байна заяа. Өнөөдрийн бичлэгийг хамт үзсэнд баярлалаа ч юм уу. Өнөөдрийн бичлэгийг хамт үзсэнд баярлалаа болгоё. Энэ нэг юу дээр санагдаж байна. Yes. За би зургаад эхний тэмдэгээ зурчаад тэгээд та нарт харуулаад явъя. За эхний хаваа энэ бол энэ яасан учиртай вэ гэхээр цахилгаан шиг хурдан тэнгууд ердөө цахилгаан ингээ амар хүчлэлгүй байдаг штеп. Ингээ хүчин амар хурдан. Тэр нь гэсэн хурдан шаламгай тэгээ эрч хүчтэй гэсэн яг ийм тэмдэг би яг зориулж автод зурсан. За зарах нь ээжтэй би зурж өгөн дараа нь манай 7 настай дүү, манай 2 настай дүү, манай 9 сартай дүү. Эднэртэй зурж өгөн. Эсноо. За би одоо ээжийнхаа тэмдгийг зурж авлаа. Энэ байна. Манай гэр бүлдээ бүгдэнд нь инээмсэглэл баясгалангийг авчирдаг болохоор би инээмсэглсэн цэцэг зурсан байгаа. За одоо би дараагийн дүүдээ зурж өгнө. За зурж өгөөлцъя. Дүүгийнхаа тэмдэг маань энэ вэ?
Ямар очтой вэ гэхээр өнөөдөр миний өгсөөртэй инээлгээд яг яагаад вэ гэхээр намайг одоо хүртэл ингээ инээлгээд байгуулахад хүмүүст баяр авчирдаг. Тийм мөгж инээ би манай гэрүүд инээ шигдэг. Тийм болохоор би бага шаарнуудаас энэ ухаалаг биднийг баясгадаг. Сайн энэ бидний манай дүү бол биднийг бүр элгийн манайштай л инээлгдэг. Манай ерөнхийдөө бол дүү бол ээжиг дүүрээсэн байгаа. Тэгээд би адилхан тэмдэг зурсан. Одоо би дараагийнхаа дүүг зуръя. За зурчлаа. За энэ байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл биднээс тайрыг түгээдэг. Биднээс илүү хөөрхөн санагддаг болохоор би ингэж зурсан байгаа. Манай дүү бол яг инээлгээд байгаа. За манай дүү энэ дүү маань бол намайг дүүрсэн. Гочка гэдэг. За би дараагийн нэг зурж харах. Би сүүлийн дүүгийнхаа зургийг зурчлаа. Энэ Авиас гэсэн энэ тэмдэг байгаа. Авиас гэсэн ямар учиртай вэ гэхээр нэг бүх юмыг хурдан сурдаг авиаслаг тим гэсэн утгатай байгаа. Өнөөдрийн бичлэг одоо ингээд дууслаа. Богинохон бичлэг өнөөдрийн бичлэгээрээ хийжлээ. Дараагийн бичлэгийг илүү уртгийг хийх гэжээ. Өнөөдрийн бичлэг бол ингээд одоо өнөөдрийн зохиос үг мүгээ чийжлэн би маргааш нэрээ нэг бичлэг хийж чадахгүй байхаа. Ягаад вэ гэвэл би маргааш чаргаалгуулсаа тэгэнгүүтээ гацуур модоо засна чимэглэн тэгээ өдөр тэгээд орой болоод тэгээ би крентл ураагээд унтах байгаа. Тэгээ жоох уцаа орлоо. Уцаа орлох зураа ямар бичлэг орой болохоор ингээд надад бичлэгнээ санаа олддгүй болохоор би орой болгонгот ингээд бичлэгээ ямар бичлэг хийгээ ингээд толгой дээр орж идэх байхгүй. Тэгээ би яг нөгөөдөр бас хийхгүй байна. Би нэг юмтай их чухал юм. Яг 12 сард нэг л болдог. Хүний хамгийн чухал юм. Нэг тэвс хэрэгэлсэн. Тэм юм болно. Тэгээд би юмудаа бэлдэх байгаа. Тэгээд нөгөөдрийн маргааш би яг бичлэг хийх байх уучлаарай. Яг би тэр өдөр яг гоё урт бичлэг хийхийг хичээнэ. Өнөөдрийн бичлэгээрээ ингээд дуслаа. Өнөөдрийн бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяртай. Сайхан амраарай.